энэ төрийн эрх мэдлийн хуваалт гэдэг зүйл бол үндсэндээ байхгүй болжээ. Засгийн газар огцорч гисадлыг 12 сарын 6-нд зарснаас хойш засгийн газар бол одоо нэлээд эсрэг арга хэмжээнүүд бол авч хэрэгжүүллээ. За тэгээ одоо иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах, хэвлэл нийтлэх эрхийг бол одоо нэгэнт нухчин дарж эрх мэдлээ хадгалахын тулд юу ч хийгээс буцахгүй болсон юм байна гэдэг нь бол харагдаж байна. За тэгээ 11-нд эхэлсэн жагсаал өнөөдөр 10 дахь өдрөө үргэлжилж байна. Жагсаалаас өмнө засгийн газартаа хариуцлага тооцооч. Улсын хурлын гишүүдэд одоо үндсэн хуулиар хамгаалагдсан бүрийн эрхийн хүрээнд засгийн газарт хариуцлага тооцооч. Засгийн газрын огцруулах санал гаргаач гэдэг ийм одоо албан бичгийг аль биесээр хөргүүлсэн. За энэний дараагаар бол одоо ордонд бол ерөнхийдөө энэ оюун эрднийг авчулдах энэ 8 тохироо бол одоо явагдаж ерөнхийдөө дуусчих шиг байна. За улсын хурлд одоо өөрсдөө сөрөг хүчин гэж нэрлэдэг үндэсний эвсэл гэж намайхан бол одоо засгийн хаяа хатвчанд бол наалтсан бол тодорхой байна. За тэр янз бүрийн төр хороог ахлахаар болсон байна. Тодорхой төслүүд дээр ингээд хамтарч ажиллахаар болж ямарсан засгийн одоо хатвчанд засгийн хүнжилт бол ингээд орж байгаа юм байна. За 90-ний зориг ногоо намаас бол бас засгийн газартай хамтарч ажиллан дэмжиж ажиллана гэдэг. За ингээд үндсэндээ ардын намын одоо энэ халуун хүнжилт шургасан ардсан нам хөтөлбөрийн нам хоёроос бусд нь ч гэсэн одоо ингээд нийлээд улсын хурлд суудалтаа 5 нам бүгдээрээ нэг хүнжилт шургаад орчлоо. За тэгээ гудамжнаас одоо цорын гац сөрөг хүчин бол одоо эрхчлөөний эвсэл болж ингэж үлдэж байна. За улсын хурлд суудалгүй бусад одоо ардын намын хатвчны одоо хаяанд нөйдөг бүгд найрамдах нам энтер гэдэг нэг хүний намууд бол саяын жагсаалын турш эрхчлөөний эвслийн эсрэг энэ үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн эсрэг элдв гүтгэлэг тарааж үг хэлээр одоо дайрч доромжилж ийм өдрүүд бол үргэлжлэлээ. Одоо маш харамсалтай байна. 1 сарын 11-нд эхэлсэн энэ засгийн газар огцор жагсаалаар бол одоо бид нар маш олон зүйлийг харлаа. Хэвлэлийн эрхчлөө хэрхэн хомигдож байгаа, иргэдийн үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх хэрхэн хомигдож байгаа, нэг гарт хэрхэн одоо эрх мэдэл төвлөрч байгаа. Засгийн газар нь улсын хурлын дээр гарчсан байгааг хичнээн одоо 76-аас 126 гишүүнтэй болсон ч гэсэн их хурл дахь сөрөг хүчний орон зай байл үгүй болцсныг харлаа. Улсын хурл нь засгийн газарт хяналт тавьж чадхаа байсныг харлаа. Нэгсэндээ одоо Монгол улсын энэ төрийн эрх мэдлийн хуваалт гэдэг маш чухал зүйл байгаа. Энэ төрийн эрх мэдлийн хуваалт гэдэг зүйл бол үндсэндээ байхгүй болжээ. За тэгээ одоо засгийн газар нь улсын хурлаа бүхэлд нь хяндаг, контролддог ийм солидатай парламенттай болчлоо. За одоо энэ шүүх засаглалыг аавна гэсэн ийм санаархлаа бол одоо ил тод хэлдэг боллоо. За иргэд аж ахуй нэгжүүд бизнесүүдээ дээрэмдэх тухай ил тод ярьдаг боллоо. Төрийн өмчт бүх бизнес үйл ажиллагаанд бол төр оролцож бизнес эрхлэгчтэйгээ төр өрсөлдөн гэдгээ зарлчлаа. Тэгээ ийм нөхцөлд бол одоо Монгол улс цаашдаа чөлөөт эдийн засаг цомхон төрийн тухай ярих ямарч боломжгүй ийм л одоо нөхцөл байдал үүсэж байна да.